Булган аймгийн Хотог өндөр сумын Ханта багийн төвөнд Эгийн голын усан цахилгаан станцын усан сан үүсэх талбайд байршиж байгаа тул нүүлгэн шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай болсон билээ. Шинэ багийн төвийн байршлыг Ханта багийн нийт иргэдийн саналаар Дамиран уулын Ингэрч сунгад 2014 онд инженер геолог, геодезийн судалгаа явуулснаар бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Дээрх дүгнэлтийг үндэслэн Ханта багийг нүүлгэн сууршуулах тухай Булган аймаг болон Хотог өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолууд гарсан байдаг. Шинэ байршлыг сонгож холбогдох төрийн байгууллагууд баталгаажуулсан учраас ерөнхий төлөвлөгөөний ажлыг 2015 оны 5 дугаар сараас 12 дугаар сарын хооронд Нарт дизайн компанид захиалан гүйцэтгүүлсэн бөгөөд уг төлөвлөгөөнд сонгосон байршлын байр зүйн зураг, геологийн зурагаас гадна тухайн багийн байгаль газар зүйн товч тодорхойлол, байгаль орчны хамгаалал, газар ашиглалт, эдийн засгийн одоогийн байдлын хэтийн тооцоо, бүсчлэл, архитектор орон зайн үндсэн шийдэл, инженерийн хангамжийн хэсгүүдийг тусгам төлөвлөлт хийсэн байна. Төлөвлөлтийн үндсэн шийдлийг хэрэгжүүлэх арга хэмжээтэй уялдууд нь тодорхойлж, тус ерөнхий төлөвлөгөөний эхний ээлжийг 2025 он, төлөвлөлтийн хугацааг 2035 оноор тооцсон юм. Энэ ажил 2016 оноос эхлэхээр тооцож байна. Ханта багийн шинэ төвийн ерөнхий төлөвлөгөөний ажлыг эж бүрэн дуусгаж, барилга хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулсан орон тооны бус экспертүүдээр хянуулан засвар өөрчлөлтийг тусгасан ба уг ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой гэсэн улсын экспертизийн нэгдсэн дүгнэлт гарсан байна. Ингэснээр олон жил яригдсан Ханта багийг шинэ байршилд нүүлгэн сууршуулах асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх боломж бүрдээд байна.